шилжилтийн газрын захирал Мөнх болд. Инсүр компани үүсгэн байгуулагч Чулуун Бүрв. За сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өдрийн хоолны завсарлага таатай байсан гэдэгт итгэлтэй байна. Ямар ч байсан хэдүүлээ нэлээд сүртэй нэртэй хэлэлцүүлэг хийх гэж байна. Гэхдээ энэ дээр бид нар бас их олон талын оролцогч талуудыг хамруулсан зочид маань байгаа учраас зөвхөн нэрнээсээ илүүтэй үр өгөөжтэй яриа өрнө гэдэгт бол эргэлзэхгүй байна. Тэгээд яг хилцүүлгийнхээ өмнө би бас зочдтойгоо ярьж байхдаа хэдүүлээ энэ сэдв дээр аль болох чөлөөтэй, аль болох өөдрөг, боломж, бололцоо, урд өмнө байгаа итгэл найдвар ирээдүйн талаар олчилж ярилцъя гэдгийг бас хэлсэн байгаа. Тэгэхээр бид нар хэтэрхий өөдрөг байж магадгүй, гэхдээ зүгээр гайгүй. Та нар зөндөө олон асуудлаа сонсоод бас ядарчиж магадгүй. Тэгтээ сэргэлт өгөх, урам зориг өгөх, итгэл үнэмшил төрүүлэх яриа өрнө гэдэгт итгэлтэй байна. За тэгээ бүгдээрээ хэлцүүлгээ эхлүүлцгээе. Хамгийн ихний асуултыг алга ташаад гоё бүгдээрээ бүх ярих хүмүүстээ урам зориг өгөөд эхлүүлээ тэхүү. За хамгийн ихний асуултыг би Анар захирлаас асуумаар байна. Та зохицуулагч байгууллагыг төлөөлж энэхүү тайзан дээр гарч ирсний хувьд яг энэ одоо түүвэлт, тесрэлт хийх орчин нөхцөл Монгол оронд яг боддоор ямар шуухан байгаа гэж бодож байна вэ? Үүнийг одоо тесрэлт хийх нөхцөл нь бүрдсэн бол, бүрдэхэд ойрхон байгаа бол бүрдүүлэхийн төлөө зохицуулагч байгууллагын үднээс одоо ямар одоо ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ гэдэг асуултаар яриагаа эхлэе. Манай. За баярлалаа. Монгол онцны хувьд бол яг уу төлбөр тооцоо одоо Монгол улсад одоо зохицуулдаг удирдан зохион байгуулдаг байгууллагын нэг. Тэгээд манай одоо юу гэх юм саяны асуултанд бол одоо ер нь финтек гэдэг маань өөрөө нэлийн өргөн ойлголт байгаа. Үүн дотроос бол технологи дээр суурилсан одоо юу гэх юм санхүүгийн хэрэглээг илүү бий болгох, одоо иргэдэд хүмүүст илүү одоо амар хурдан шуурхай хүргэх энэ ажлыг одоо ерөнхийдөө манай одоо Монгол онцны зүгээс бол хийж байгаа. Яг уу сүүлийн 1-2 жилийн хугацаанд бол Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй манад төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд бол одоо төлбөр тооцооны дэд бүтцийг бүрэн шинжлэх ажил эхлээ явж байна. Та бүхэн мэдсэн баха өнгөрсөн 8 дугаар сард гэхэд жишээ нь ACH буюу Automatic Clearing House гэх цоо шин систем орж ирсэн. Энэ маань орж ирснээрээ өмнө байсан одоо төлбөр тооцооны юу гэх юм орчныг бол илүү том бослогож гүйлгээний одоо төрлүүд нэмэгдсэн. Дээрээс нь 11 сард бид Монгол онц MasterCard компанитай бас гэрээ зурсан байгаа. Энэ маань өөрөө юуны гэрээ вэ гэхээр зэрэг одоо Монголд нийт хэрэглэгдэж байгаа одоо төлбөрийн T-картны чиптэй болох ажил. Энэ маань өөрөө юу гэхээр зэрэг цаашдаа бол ер нь финтек хөгжих, дээр нь одоо энэ картны нууцлал аюулгүй байдлыг сайжирснараа гар утсаараа төлбөр тооцоо их. Энэ одоо алхмуудыг бий болгох ийм ажлууд хийж байгаа. Эрх зүйн хувьд бол яг төлбөр тооцоотой холбоотой эрх зүйн хувьд бол 18 оны 1 сараас эхлээд үндэсний төлбөрийн системийн тухай хууль гэдэг хэрэгжиж эхэлсэн. Үндэсний төлбөрийн систем бол ерөнхийдөө өмнө бол зөвхөн банкуд одоо оролцдог байсан бол энэ хууль батлагдсанараа илүү компаниуд, финтек компаниуд, мөн аж ахуйн нэгжүүд энэ одоо системд орж ирэх одоо нөхцөл болцоог бий болгож байгаа. Энэ маань бас юу гэх юм да одоо илүү одоо энэ санхүүгийн хүртээмжийг бий болгох нөхцөлийг бий болгож байгаа. За баярлалаа. Би дараагийн асуултыг Мөнх болд захирлаас асуухыг хүсэж байна. Санхүүгийн секторын одоо дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа банкуудыг төлөөлж та энд бас сууж байгаа. Түүвэлтэнд бэлэн байна уу? Түүвэлтийг ер нь юу гэж харж ийн вэ? Танай байгууллага болон одоо ер нь салбарын хувьд ер нь
юу гэж хүлээж авч байгаа вэ? Ямар одоо сэтгэл зүйтэйгээр энэ түүхэлтэнд хандж байгаа вэ? За. Ер нь бол түүхэлтэнд бэлэн байгаа. Хамт түүхэлц гэж байгаа. Тэгээд финтекүүд сая анх захирлын ялангуяа төлбөр тооцоо цахим идэвчтэй энэ чиглэлийн финтекүүдэд бол ажиллах орчин нөхцөл маань ерөөхдөө бүрдчихлээ. Эрх зүйн орчинд бүрдчихлээ, технологийн хувьд ч гэсэн ер нь баг бүрдчихлээ гэж ойлгож байгаа. Энэ 20 онд бол энэ чиглэлийн финтекүүд бол үйл ажиллагаагаа явуулах, шинэ одоо бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгч төрөх бол яг тийм тесрэлт хийх тийм ом байх болов уу гэж бидний хувьд харж байгаа. Манай банкны хувьд болохоор зэрэг яг энэ үйл явцад бол идэвхтэй оролцъё, финтекүүдтэй хамтран ажиллая, хэрэглэгчдэд олон төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг энэ технологиор дамжуулж хүргэе гэсэн ийм бодлоготой стратегитай ажиллаж байгаа. За үүний нэг жишээ бол сая бид нар энэ оны 4-р улиралд төлбөр тооцоог гүйцэтгэх төлбөр тооцооны төлөөлөгчийн зөвшөөрлийг Монгол банкнаас авсан. За энэ зөвшөөрөл тусгай зөвшөөрөл маань ямар утга учиртай гэхээр саяны банкнаас бусад аж ахуйн нэгж компаниуд төлбөрийн системд оролцох бол манай банкны Монгол банкны дансаар дамжуулаад үр дүнгийн тооцоогоо хийгээд төлбөрийн системтэй гүйлгээ төлбөр тооцоогоо шууд интеграцчлаад ингээ хөгжүүлээд явах бүрэн нөхцөл бүрдсэн гэж ойлгож байгаа. За мөн нэг жишээгүүл одоо Монголын анхны захин мөнгөний зөвшөөрлийг Моби Финанс гэдэг компаниас авсан байгаа. Тэгээ энэ захин мөнгийг бид нэр төлбөрийн системд оруулах гүүр нь олж ажиллаж байгаа. Одоо жишээ нь Candy гэдэг тэр захин мөнгийг бол манай банкны айлч ATM эсвэл одоо карт уншигч төхөөрөмж дээр Candy захин мөнгөөрөө төлбөр тооцоог Candy-га бэлэн мөнгө болгож авах юм бүрэн боломжтой болсон гэсэн үг. Тэгэхээр бид нар бол энэ финтекүүдийн төвөлтөнд оролцох, хамт төвөлцөх юм одоо сонирхолтой байгаа. За Эрдэнэтээр захирал санал нийлж гин үү? Ер нь ингээл та одоо яг өөрийнхөө стартапыг эхлүүлээд явж байгаа хүн олон ч газруудтай л уулзаал, олон ч банкудтай нүүр тулж байгаа бах. Бүх банкуд яг ийм сэтгэлгээгээр, яг ийм хандлагаар хандаж болж гин үү? Тийм ээ? Та энэ дээр ер нь яг стартап компанийн хувьд ямар байр суурьтай байна вэ? Нэг яг манай зээл платформ бол стартап бол биш ээ. Бид нар нөгөө санхүүгийн сүүлийн 4-5 жил уламжилт явж исэн банк үсэн бизнесийг технологи руу хөрвүүлж байгаа бизнес байхгүй. Одоо ингээд манай зээл платформ яг 3 жил 6 сарын хугацаанд төслөө бичээд энэ 3 жил 6 сарын хугацааны 6 сар нь л энэ дэд бүтцийг яаж ашиглах вэ гэдэг дээр одоо бид нэр толгойгоо ашлахсан гэх юм уу да. Тэгэхээр хариу нь юу гэж гарч байна гэхээр Монголд ямар нэгэн технологийн бизнес хийхэд санхүүгийн инфраструктур буюу дэд бүтц нь хангалттай одоо хөгжсөн гэж бид нар ойлгож байгаа. Үлдсэн 3 жилд нь бид нар одоо юу хийсэн бэ гэхээр бид нар уламжил санхүүгийн тогтолцоог яаж шинжилж болох вэ гэдэг дээр л хамгийн их одоо толгой ашлахсан. Манай зээлийг зарим нь мэдэж магадгүй, зарим нь мэдэхгүй байж магадгүй. Мэдэхгүй байгаа хүмүүст мэдээлэл өгөхөд манайх Монголын анхны P2P гэдэг технологиг одоо технологийн одоо нөхцлөөр нь одоо хоёр хүнийг хооронд нь учруулж байгаа. Сая өнгөрсөн 5 сараас нээлттэйгээд одоо 6-7 сарын хугацаа өнгөрч байна. Нийтдээ нэг 120 мянган хүний сабскрайбертай, 28 мянган давтан зээлтэй 7.4 тэрбум төгрөгийн зээлийн багцыг бид нэр сарын 1.8% хүүтэйгээр иргэдэд одоо өгч чадсан тийм одоо үр дүн гарч байгаа. Энэ нь Монголд байгаа банк үсгийн жинхэнэ дунд ч хүүгээр ирнэ. За ойролцоогоор нэг 1.5-6 пунктээр одоо баг тийм үр дүнтэй гарч байгаа. Тэгэхээр биднэрт Монгол улсад яг одоо бол технологийн ямар нэгэн шийдлийг ашиглаад санхүүгийн ямар ч одоо үйлчилгээг хууль ёсныхын дагуу хараа хяналтын доор зүй ёстойгоор одоо бизнесийн эдик нөхцөл одоо эдикийг хангаж хөгжүүлэх, disrupt хийх бүрэн боломжтой гэж ойлгож байна. За баярлалаа.
Ер нь тэгэхээр асуудал гайгүй юм шиг юм болоод байна уу юу гэж одоо би юм гарах нь үгүй юу гэж хараад ирсэн чи бүгдээр асуудалгүй л гэдэг. Чулуун бүрэн захирлаас дараагийн асуултыг асууя. За одоо даатгал руу л орё да. Одоо арай хэцүү сэдв рүү н орж. За иншүрийнхаа ер нь юу хийж гин тийм ээ? Бас иншүр дээр нэгдсэн байгаа компаниудыг харахад бас нэлээд ихтгэл өнөмшил төрүүлэх үс олон нэрсүүд, олон жагсаалтууд харагдчихсан. Хамтын ажиллагаа гэдэг зүйл бидэнд юу юунаас илүү хэрэгтэй байгаа гэдэг санаа өнөөдрийн одоо энэ арга хэмжээний эхнээс л яригдчихэж байгаа. Тэрийг бас яг кейс дээр бодит жишээн дээр харуулж байгаа хамт олон гэж би та бүхнийг харж байгаа. Тэгэхээр та бас энэ өмнөх илтгэгчдийн яриан дээр өөрийнхөө үзэл санааг бас бидэнтэй хуваалцаач гэж хүсэж байна. За баярлалаа. Тийм нэг одоо энэ чинь финтек гэхээр бид нар ч одоо их төвхтэй те санхүүгийн салбараас эхлээд одоо нэг хэсэг нь л ажиллаж байгаа. Технологийн дамжиж байгаа нөлөө хэдэн одоо индастри хооронд линк болоод явж байгаа. Тэгэхээр эхлээд аж ахуйн нэгжээс хүн одоо манай энэ сэрч аж ахуйн худалдаа авалт тэндээс бонус оноо цуглуулж байгаа. За цагаад бонус оноогоор ашиглаад одоо санхүүгийн салбарт үйлчлэгээ буюу одоо даатгалын бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа. Буцаагаад энэний гарч байгаа одоо нэг үр дүн нь одоо эрүүл мэндийн салбарт гарч байгаа гэдэг юм. Ингээд явахаар манайх бол ингээд нэг хэд хэдэн индастри дамжиж одоо явж байгаа. Тийм учраас одоо маш олон стейкхолдерууд буюу оролцогчдуудыг бол хамрахаас одоо сонголтгүйгээр одоо тийм бизнес рүү бол орсон. За тэгэхээр аж ахуйн нэгжүүд маань бол одоо буцаагаад ингээд хүмүүсийнхаа өнөөдрийн тулгамдсан байгаа эрүүл мэндийг одоо хамгаалъя гэдээ явахад бол маш одоо таатай хүлээж авсан гэх юм уу. Одоо энэ үнэхээр энэ шинэ өөрчлөлтийг бол бид нэр хийх ёстой тий. Одоо энэ эрүүл мэндийн даатгал одоо энэ хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах боломжийг бол бид нэр хангах ёстой гэдэг тэр бүгдээрээ одоо энэ оноо олгож байгаа томоохон аж ахуйн нэгжүүд нэгдсэн одоо явж байгаа. Үндсэн одоо нэг 1000 гаруй одоо цэг дээрээс оноо олгож байгаа тэр буцаагаад оноонуудыг одоо нэгтгээд хамгийн одоо гол бидний хийж байгаа ажил нэг нэгээр нь биш бүгдийг нэгтгээд ашиглах боломжийг бас олгож байгаа. За тэгээд буцаагаад энүүгээрээ за даатгалын салбар руу бид нэр за мэдээж санхүүгийн салбарын даатгалын салбар бол нэг оролцогч нь. Тэгээд даатгалын салбар бол өнгөрсөн одоо үс 20 одоо ингээд одоо 10 гаруй жилийн хугацаанд бол ингээд нэг одоо чиглэл рүү одоо орж бол ажиллаж чадаагүйсэн. За тэгээд бидний яг энэ нэг платформ болгож орж ирээд бүх тоглогч нарыг одоо нэг одоо платформ дээр оруулаад хамгийн гол хийж байгаа энэ даатгалын салбарт хийж байгаа шинжилгээ нь юу юм гэхээр ерөөсөө л энэ одоо үйл ажиллагааны зардал нь бол бараг 50 орчим хувьтай явдаг энэ салбарын. Тэгэхээр энэ их хамгийн их нээлжинд энэ борлуулалтын зардлыг бууруулад тухайн салбарын зардлыг бууруулад хэрэглэгчд буцаагаад нөгөө нөхөн төлбөрөөр өгөөж ийн өсгөх юм зорилготой бол даатгалын салбарт бол нэгдсэн ийм арга хэмжээ авч байгаа. За тэгээд дээрээс нь даатгалын салбарт хийгдэж байгаа одоо бид нар дунд нь орж ирээд ингээд эд төслөөр явж байгаа өөрчлөлтний өөрөө ямар эффект хөөхөр нөгөө дундын мэдээллийн сангийн асуул орж ирнэ. Буцаага даатгалын компаниуд нэгдсэн байдлаар салбарынхаа эрсдлийг хамгаалдаг байх боломжтой болох энэ нөхцөлийг бид нар бас бүрдүүлээ технологийн хувьд бол ингээд явж байгаа ийм өөрчлөлтүүд хийгдэж байна. За тэгээд мэдээж бид нар нээлттэй хийгээд нэг 2 сарын хугацаа болж байгаа. Одоо нэг 10 гаруй мянган хэрэглэгчтэй болоод ингээд явж байгаа. Одоо дараагийн сарууд нэлээд өсөлтөд мэдээж нийгэмд шууд эффект нь харагдаад эхлэх байх гэж харж байна. Тэгээд бидний яг энэ хийж байгаа шинжилт бол эцсийн бүлэгтээ эрүүл мэндийн салбарт гарна бас үр дүн. За. Золбоо захирлаас дараагийн асуултыг асууя. Сая бас бид нар яг энэ хилцүүлгийн өмнө ард апын 3 дугаар хувилбарын танилцуулгыг үзлээ. Санхүүгийн одоо үйлчилгээнүүдийг нэг доор нэгтгэж базаад бас яг жинхэнэ утгаараа яг технологийн дэвшлийг ашиглаж өөрсдийнхөө үйл ажиллагааг одоо илүү үр ашигтай болгож байгаа жишээ энд байна гэж миний зүгээс харж байна. Таны хувьд яг одоо санхүү хэрэглэсэн захирлын хувьд технологийн дэвшлүүдийг өөрийнхөө үйл ажиллагаанд оруулж яг энэ ап дээр нэгтгэснээрээ бодитоор ямар үр дүнд хүрч ийн вэ? Тэгээ би эндээс финтек технологийн энэ дэвшил нь өөрөө компанид үнэхээр бодитоор одоо нэмэр болж байгаа юм байна гэдгийг бас харуулаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр энэ дээр ямар одоо тоонуудыг бидэнтэй хуваалцаж болохоор байна. За өдрийн мэнд финтек гэхэлэр нөгөө financial technology буюу яг санхүүгийн бүтээгдэхүүний технологиор үндэслээд хүргэх, харилцагчтай хүргэх зорилготой байгаа тийм. Тэгэхээр зөвхөн нөгөө app гаргаад финтек болох биш, цаана болж байгаа тэр бизнес процессуудыг бүгдээрээ технологижуулснаар энэ нь өөрөө яг цэвэр финтек болж ингэснээрээ харилцагчтай тэр өртгийг буруулж өгөх боломжтой байгаа. Яагаад гэвэл одоо нэг бүтээгдэхүүн авах хүсэл төрлөө ихэд тэрний ард нөгөө гэрээг нь байгуулах эсвэл одоо тооцоолол хийх гээд тухай бүртээ хүний ажиллагаа орж ирсэн бол тэрийгэ захимжуулснаар асар их ажлыг нуглах боломжтой. Дээрээс нь асар их зардлыг хэмнэж байгаа
За жишээ татахад одоо манайх энэ жил яг нөө self enrollment буюу харилцагч өөрийгөө бүртгүүлэх боломжийг 1 сарын 19-нд танилцуулсан. Ингэснээр одоо өнөөдөр гэхэлэр 10 сарын хугацаанд 300 гаруй мянган харилцагчийг өөрсдөө self enroll хийж орж ирсэн. Ингээд харуул за улиралд дунджаар нэг 100 мянган харилцагч авч ирсэн. 300 мянга улиралд дунджаар 100 мянга. Тэгэхээр өдөрт дунджаар нэг 1000 гаруй хүнийг бол одоо enroll хийжсэн, данс нээжсэн. Ингээд яг салбартаа одоо санхүүгийн байгууллага банкыг хараа гэвэл өдөрт 8 цаг байгаа тий. Ажлын 8 цаг. Тэнд нэг хүн дунджаар 30 минут данс нээлгэн гэвэл 50 салбартай байж иж өдөрт ерөнхийдөө дунджаар 1000 данс нээх боломжтой байгаа. Гэтэл ард санхүүгийн нэгдлийн хувьд бол яг энэ финтек технологиг ашигласнаар ямар ч салбаргүйгээр 300 мянган хүнд хүрсэн байгаа. 3 улирлын хугацаанд. Ингээ харахаар яг энэ финтек нь аль аль талдаа давуу талыг олгож байгаа. Харилцагч талдаа ч гэсэн үйлчлэгээ үзүүлэгч байгууллага талдаа ч гэсэн үйлчлэгээ үзүүлэх байгууллага талдаа мэдээж зардлаа бууруулж байгаа. Ашиг нь нэмэгдэн. Харилцагч талдаа илүү хүртээмжтэй илүү одоо хямд бүтээгдэхүүн олгож байгаа. Сая хажууд нь мөнх бол захирлаас нэрээ юу гэсэн л хараад гурван. За яг энэ хүртээмж гэдэг сэдвүүдээр эргүүлээд хэдүүлээ дараагийнхаа ярианыхаа хүрээг одоо чиглүүлье гэж бодож байна. Эрдэнэбаатар захиралтаас өмнө нь ярьж байхад яг энэ хүртээмжээр бас өөрийнхөө хийж байгаа ажлуудыг хуваалцж ирсэн. Саяхан бас олон улсын байгууллагуудтай хийсэн гэрээн дээрээ яг энэ тал дээр нэлээд анхаарал хандуулж байгаа гэж ярьж ирсэн байгаа. Тэгэхээр та яг энэ яг финтек гэдэг нь зөвхөн яг саяны хэлсэнчлэн тийм ээ ингээд стартапууд технологийн тесрэлтийг хийхээс гадна өөрөө эргүүлээд нийгэмд хүртээмжтэй санхүүгийн үйлчлэгээ үзүүлэх бас нэг боломжийг бүрдүүлж байгаамаа гэдэг санааг хэлж ирсэн байгаа. Тэгэхээр тэрийгээ та бас бидэнтэй хуваалцаач гэж хүсэж байна. Тэ өнгөрсөн 3 жилд бид нар бизнес модель гаргана гэж ярьжсэний нэг хэсэгт нь бол тэр financial inclusion гэдэг үг ойлголт байгаа юм л. Яг бид нар хүртээмж гэж аягүй их ярьдаг ч гэсэн яг бодитоогоор тэр санхүүгийн хүртээмж гэдэг ойлголтыг бүр тодорхойлоод явцсан зүйл байдгүй. За хүртээмж гэдэгт бол одоо underbanked буюу банкны үйлчлэгээ авч чаддгүй нэг хэсэг байдаг. За манайхан бол нэг нийгмийн даатгалт төлөлдгөө аж ахуйн эрхэлдэг хүмүүс гэж ярьдаг. Хоёрт нь нөгөө санхүүгийн бүтээгдэхүүнээрээ дамжуул санхүүгийн мэдлэг авч чадахгүй байгаа хүмүүс гэж ярьдаг. Тэгээд дээрэс нь ядуурлын эсрэг буюу хямдхан санхүүгийн үйлчлэгээ авах бололцоотой. Тэр одоо авж байгаа бүтээгдэхүүн хямдхан байна гэдэг тэр агуулга. Манай зээлийн одоо ингээд яг өнгөрсөн 6 сарын датаг харж байхад нийт зээлдэгчдийн 70 гаруй хувийн дандаа эмэгтэй хүмүүс байгаа. За тэр эмэгтэй хүмүүс дотор нь өрх толгойсон эмэгтэй хүмүүс бараг талыг нь эзэлж байгаа. 38-аас доош насны хүмүүс. Тэгээд ихэнх нь ерөнхийдөө нөгөө нийгмийн даатгалт төлөлдгүйгээр тодорхой хэмжээний бизнес эрхэлдэг хүмүүс байгаа. Тэгээд бид нар энэ төслөө сая Аз хөгжлийн банкны санхүүгийн 3 дугаар чуулган буюу Манилад болсон дээр чуулганд очиж танилцуулаад дараа жил Аз хөгжлийн банкын Venture гэдэг фандтай хамтраад эмэгтэйчүүдийг дэмжих жижиг дунд үйлдвэрлэлийн зээл гэдэг одоо бүтээгдэхүүнийг гаргахаар нэлээд шамдаж ажиллаж байна. Яг энэ сургаар Германы хамтын ажиллагаа буюу GIZ хэрвээ одоо та бүхэн энэ чиглэл рүү явж байгаа бол тэр цахимаар зээл өгж байгаа бүтээгдэхүүн дээр чинь манайх inclusive finance буюу Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа одоо тэр сум Улаанбаатарт үйл ажиллагаа эрхэлж байгаа одоо тэр жижиг дунд үйлдвэрлэлийн хүмүүст нь таарсан одоо байгалийн эрсдлээс хамгаалах бичил одоо даатгалыг өгнө гэсэн тийм гэрээг сая амжилттай 11 сард хийж чадсан. Тэгэхээр Монголд технологийн платформыг ашиглаад санхүүгийн мэдлэгийн хүртээмжийг дээшлүүлэх одоо бүрэн болцоо байдсан болов гэж бид нар харж байна л да. Ягаад гэвэл амаар ан дамжих юм уу эсвэл танилцуулгын материал гаргах юм уу энэ өөр их зардал өндөртэй байдаг. Тухайн бүтээгдэхүүний өөртөө технологиор дамжуулаад хэрвээ энэ бүтээгдэхүүнийг гараад ийм эрсдэл учрах юм бол та ийм мэдлэгтэй байх ёстой шүү гэдгийг хүргэж чадах хамгийн хямдхан, хамгийн хурдан, хамгийн бодиттой нь финтек технологи байна гэж бид нар бол дүгнээд. Амжилт хүсье маш одоо өгүүлэгдэж байгаа хэрэгцээтэй үйлчилгээ бүтээгдэхүүн байх гэж бодож байна. Хас банкны хувьд бас ер нь яг жижиг дунд бизнесийг дэмждэгээрээ алдартай өөрийнхөө бас нэлээд урдаа барьдаг үйлчлэгүүдийн нэг тэр байх гэж би боддог. Бас яг стартап компаниудтай хамтарч байгаа тохиолдлууд жишээнүүд нэлээд олон байгаа. Ялангуяа финтек дээр ч гэсэн баримталж байгаа бодлого нь өөрөө
яг хамтрагч гэдэг статустай байгаа гэж хэлж ирсэн байгаа. Тэгэхээр та бас өөрсдийнхөө яг энэ 20 онд ч юм уу тийм дараагийн жилүүдэд барьж байгаа энд ирсэн бас олон шинэ үйлчилгээ стартапууд эрхлэхээр тийм одоо зорж байгаа финтек хийж байгаа залуучуудтай ямар байдлаар яаж ажиллах боломжтой, ер нь банкны хувьд яаж ажиллах нь илүү тохиромжтой зөв гэж хардаг вэ гэдэг талаас санаагаа хуваалцаач гэж хүсэж байна. За финтекүүдтэй хамтран ажиллах боломж бол маш өргөн л доо тий. Тэгээ бидний хувьд яг яаж гол айл өнцгөөс нь хараад байна гэхээр бид нар одоо ингээд сая гараа харилцагчтай. Тэгээд бид нар өөрсдөө ч гэсэн финтек хийж байгаа тий. Бүтээгдэхүүн үйлчлэгээ алхамаар технологи руу шилжүүлээд одоо манай харилцагч нар бол банкнаас авдаг олон төрлийн үйлчлэгээг бол мобайл аппаар ч юм уу тий дамжуулаад авч байгаа. Тэгэхдээ бид нар яг энэ олон сая гарын харилцагч нартаа бүгдэнд нь одоо нийцтэй хүртээмжээс гадна нийц гэж байгаа. Тэр хүн тэр апыг үнэхээр ашиглаад тий тэр технологиг ашиглаад яг үнэхээр тийм баяр баясгалантайгаар тэр үйлчлэгийг авч чадж гэнэ үү гэдэг бас нэг дараагийн сэтгэл ханамжийн юм асуудал. Тэгэхээр бид нар финтекүүдийг бол энэ тал дээр илүү шинэлэг, тэгээд илүү хурдтай, тэгээд илүү хэрэглэгчийг илүү хэрэглэгчтэй илүү ойрхон холбоотой, тэрийг илүү мэдрээд илүү олон төрлийн шинжилгэлүүдийг богино хугацаанд хийж чаддаг, бүтээгдэхүүнийг хөгжүүлж чаддаг, хурдтай хөгжүүлж чаддаг ийм компани гэж ойлгодог. Тэгээд энэ ч утгаараа манай банкнд бидний одоо гол хүсэж байгаа юм юу гэхээр манай банкнд та хэрвээ харилцагч болвол энэ зах зээл дээр гарсан олон төрлийн гой бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг тий хялбар аргаар авах боломжийг бүрдүүлээ л гэж байгаа. Тэгэхээр бид нар одоо тэр финтекүүдтэй хамтран ажиллаад байгаагийн гол одоо зорилго нь бол яг эцсийн эцэст манай харилцагчдад л тий илүү гой бүтээгдэхүүнүүд хурд очиосоо л гэсэн юм санаа. Тэгээ бид нар бас финтекүүдээс маш их юм суралцдаг тий. Тэгээд яаж хурдтай ажилтیں, яаж одоо гой санаануудыг гаргаад тэрийг нэвтрүүлж тий хүргэж чадж байгаа ингээд мэдээж бид нартай ажиллаж байгаа финтекүүд ч гэсэн биднээс бас их зүйл сурж байгаа. Ялангуяа энэ олон зохицуулттай дөрөв өмнөх сэдвээр ярьсан compliance гэдэг энэ чиглэлээр банкудаас бас сурах юм финтекүүдэд ч гэсэн байгаа бах тий. Анар захирал өмнөх асуултанд хариулахдаа яг одоогор хийж хэрэгжүүлсэн байгаа ажлууд дээр илүү төвлөрч ирсэн бол дараагийн одоо хийх гэж хамгийн ихэнд ирэмбэлж байгаа ямар ажлууд яг одоогийн санхүүгийн салбар ялангуяа финтек тесрэлт төвөлт үүсгэхэд гол нөлөө үзүүлнэ гэж харж байгаа вэ? Ямар ажлыг ихэнд тавьж төлөвлөж гин вэ гэдгийг бидэнтэй хуваалцаач гэж хүсэж байна. За хууль эрх зүйн хувьд бол ерөнхийдөө бас Монгол захирал бас хэллээ бэлэн болцсон. Тэгэхдээ мэдээж зарим нэгэн одоо эхлээд зохицуулах юм бол одоо зохицуулалт зарим нэгэн хуулийг бол зохицуулах, өөрчлөх ийм асуудал бол байгаа. Ер нь бол яг Монгол улсад та бүхэн мэднэ одоо бид чинь 3.2 сая хүн. Тэгээд ойролцоогоор нийт хэрэгжилж байгаа картын тоон нэг 4 сая. Нийт хэрэгжилж байгаа одоо интернет одоо юу гэх юм мобайл аккаунт нэг ойролцоогоор бас нэг 4 сая. Тэгэхээр зэргийн финтек гэдэг юм ер нь бол цаашид хөгжих бүрэн боломжтой байгаад байгаа. Одоо энэ дээр яах ёстой вэ гэхээр зэрэг миний одоо зүгээс бол ингэ харж байгаа финтек компаниуд илүү дээр зах зээлийг олж харах ямар хуу одоо юу гэх юм үйлчлэгийг иргэд хүсэж чинь тэрэн дээр л илүү ажиллах боломжтой. Тэрнээс тэр дээд бүтц одоо жишээ нь байшингаар бодох юм бол доод одоо халуун ус нь тавган татагдцсан. Одоо байшингаа яаж барих вэ гэдэг л асуудал байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол яг 20 он бол нэлээд тийм финтекүүдэд их тесрэлт гарах тийм жил болох болов уу гэж бодож байна. Би түрүүндөө дурдсан нэг үндэсний төлбөрийн системийн хууль батлагдаад хэрэгжээд ерөнхийдөө ингээд нэг жил баг 2 жил болох гэж байна. Тэгэхээр энэ хугацаанд бас ингээд нэлээд олон байгууллагууд Монголоос одоо зөвшөөрөл авсан, хүсэлт ирүүлсэн байгууллагууд бол байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол 20 он, 21 он бол нэлээд тийм финтекүүдэд бол нэлээд тесрэлт их жил байх болов уу гэж үзэж байгаа. За тэгээ. Яг нөгөө бидний ярьж байгаа тэр тесрэлт түвэлт гэж байгаа тэр нэг юм тодруулж хэлмээр санагдаж байна л да. Шинэ технологиг ашиглаад шинэ санаа гаргах нь бол нэг түвэлт гэдэгтээ бол орох уу гэдгийг мэдэхгүй байна. Магадгүй зүгээр нөө цар хүрээг нэмж байгаа баг.
100000 хүнд үржсэн бол 100,000 хүнд үрдэг ч юм уу те. Магадгүй жил хүрэх ёстой байсан юмыг сарын дотор үргэж байгаа ч юм уу. Түвэлт гэдэг дотор нөгөө бидний мэддэг уламжлалт бизнесийн моделийг технологийн шийдлэр эвдгэн гэдэг нь л хамгийн одоо зөв үр дүнтэй байх болов уу гэж бодож байна л да. Одоо жишээ нь манайх 2016 400 саяын хөрөнгөтэй банк ус шүрэн капитал гэдэг банк усаас эхэлсэн. Тэгэхэд нийтдээ нэг 6 хүнтэй бид нар жилдээ нэг 200 хүнд л нэг 380 сая төгрөгийн зээлийг хүргэж ажиллаж чаддаг байсан мөн. Тэр нь өөрөө процесс ихтэй. Нөгөө цөөхөд дүнтэй ажиллаж байгаа ч гэсэн. Одоо манай нийт ажилчид маань 10 хүн бид нэр давхарцсан тоогоор 32,000 харилцагчийг менеж хийх боломж гарч байгаа. 32,000 одоо хүнийг менеж хийхдээ технологиор менеж байна. Давхар бизнес дээр бид нар ямар модель гаргасан бэ гэхээр бидний тухайн үед нөгөө бизнесийн аргачлалыг гаргаж байхад манай нөгөө зээлийн хүү гэдэг дээр ер нь нэг хоёр хуваагдсан тал байсан. Нэг нь хуулиар зохицуулна, нөгөөх нь эдийн засгийн өөрийнхөө аргачлалаа зохицуулна. Бид нар болонгууд өөрсдөө тэгвэл бид нэр 2% гэдэг сарын маржнаар бизнес хийнэ гэдэг моделийг одоо гаргахын төлөө явцсан байхгүй. Тэгээ бид нар тэрийг 6 сарын дотор гаргаад ирж байгаа. Нэгсэндээ бид нэр 2%-аар банк усоо survive хийж чадна, амьдрч чадна гэдгийг ерөнхийдөө баталсан гэсэн үг. Манай зээлийн хүү технологиор тэгж байх боломжтой. Нэг одоо өгж байгаа тал нь баг хүү авмаар бол авж байгаа тал нь тэр хүүгээл төлнө гэсэн үг байхгүй. P2P-гийн ялгаан тэр юм. Тэгэхээр бид нар технологийн боломжоор уламжилт мэддэг зүйлээ шинээр бичнэ л гэсэн үг юм. Банкны зах зээл, банк усын зах зээл одоо юу гэдэг нь те одоо дата менежмент гэдэг ч юм уу, нэгдсэн дата гэдэг юм уу, тэр ойлголтыг л шинээр бичгийг л одоо түвэлт гэдэг юм болов уу гэж ойлгож байна л да. За. Чулуун бүрүү захирал санал нийлж байна уу? Яг энэ тесрэлт, түвэлт, эвдэлт гэдэг үгнүүдийн шилгээр танах одоо шинэ яг даталын салбар дээр бас яг энэ чиглэл дээр ажиллаж байгаа байгууллагын хувьд өөртөө яг уламжлалт бизнесээс юуг нь илүү одоо сайжруулахыг ирмэлцэж зорж ажиллаж байгаа вэ? За тий. Түрүү нөгөө хүртээмжээс нь би эхэлчихье гэж бодож байна. Хүртээмж гэхээр тэгээд би энэ одоо банкны салбарыг бол харж байгаа. За нэг 10 хэдэн банк байна. Дахиад 20 хэдэн одоо энэ нэг одоо мөнгө өдөртдөг хитвчнүүд ч юм одоо ингээд баахан юмуд гараад ирлээ гэдэг. Ингээд айгүй юм төвхтэй хэрэглэгчд бол юм ядаргаатай санагдаад байхгүй. Харахад мэдхгүй одоо сайжирч байгаа. Тэгээ хин нэг нь байгалийн шинжилгээ үлдэх баг. Бид нар бол датаны салбарт бол тэгж оролцохоос хүсэхгүй байгаа. Бүгдийг нийлүүлээд бүр эсэргээрээ бүр ингээд бүр яг нэгтээд бүр бөөнөрөө бүгдээрээ нийлж байгаа нэг юм хийя. Энд чинь одоо тэрний үр дүнд нь хэрэглэгч хожигээ. Тэ баахан энэ тэнд одоо ингэж нэмэлт зардал гаргаж яхаар харин эсэргээр энэ зарлуудаа хуваалцаад хамгийн байж болох одоо зөв ойлголтын дээр хэдлээ нэгдий гэдэг тийм ойлголтыг л датаны салбар дотор бол мэдээж яг санхүүгийн салбар дотор бол бас харьцангуй том салбар биш. Гэхдээ энэ салбарыг бид нэр тийм одоо юугаар харж байгаа. За датаны салбарын хүртээмжийн талаар бид нэр ямар асуудал ярьж байгаа гэхээр эрүүл мэндийн даатгалыг бид нар бас боловсралгүй байсан гэсэн. Хэрэглэгч бол нийт одоо хэрэглэгчэр маань болохоор эмнэлэгт бол ерөөсөө мөнгө төлж үйлчлүүлэх хэрэгтэй гэдэг ийм үндсэн ойлголттой. За тэгээд хувийн эмнэлгүүдтэй орчоод ерөөсөө мөнгөө л төлдөг. Тэгээд улсын эмнэлэгт болохоор үнгүй үйлчлүүлдэг гэдэг бас буруу ойлголттой. Яг үнэндээ улсын эмнэлэгт улсынхаа даатгалаар үйлчлүүлдэг. За хувийн эмнэлэгт тэгвэл та хамгийн бага зардлаар үйлчлүүлэх боломж нь ямар юм гэхээр хувийн даатгалд хамрагдаад хувийн эмнэлгээс хамгийн бага одоо өртгөөр үйлчлэг авах боломж байгаа гэдгийг манай монголчууд ойлгоогүй байгаа байхгүй тэрийг ойлгоо. Тэгэхээр бид нар энэ ойлголтыг л эвдэж хүмүүст хамгийн бага зардлаар та эрүүл мэндийн санхүүжилтийг хийх боломж нь энэ юм а гэдгийг даатгалын салбар нийлж байгаад энийг өгье гэдэг тийм бодлого гарч байгаа. За тэгээд мэдээж ингээ гэхээр одоо нөгөө буцаагаад хэрэг худалдаж авах чадвар нь бол одоо бол харьцангуй сул бах дундаж иргэн дээр аваад үздэг. Тэгэхээр хүртээмж гэж байгаа юм чин дундаж иргэн худалдаж авах боломжтой бүтээгдэхүүнээ гаргах хэрэгтэй юм байна. Санхүүгийн салбарын бүтээгдэхүүнөөрөө тий. Одоо зээл гэж байгаа бол маш хямд өртөгтэй зээл гэж байгаа адилхан ийм бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй юм байна. За энэ ямар бүтээгдэхүүн байх вэ гэхээр за санхүүгийн салбар одоо даатгал бол жилдээ нэг удаа төлдөг байсан. Төлбөрийн дээр 600 орчим мянган төгрөг жилдээ нэг удаа авдаг байсан бол сар болгон авдаг байх боломжийг хамгийн их нээлж нь өөрчилж байгаа гэсэн. Та сар болгон төлдөг болоо. За 10 мянган төгрөг 20 мянган төгрөг ч юм уу төлдөг байх боломжийг нийцгээ. Ингэх юм бол энэ бүтээгдэхүүн чинь жинхэнэ утгаараа хүртээмжтэй болно. Дээрээс нь бид нэр технологи нэмээд үгүй хэрэглэгч маш хурдан авдаг болох чинь. За ийм байдлаар төлөө өөрчлөе. За тэгээд бид нөгөө талаас нь бүр заавалчгүй мөнгөтэй хүн биш нөгөө худалдаа авалт хийгээд цуглаад байгаа оноонуудаараа бүр үнгүүгээр авдаг байх боломж. Ингээд ерөөсөө өөрийнхөө худалдаа авалтаас үүсэж байгаа оноогоор л эцсийн одоо эрүүл мэндийнхаа үйлчлэгийг шууд авах энэ боломжийг нээх гээд ингээд бид нар харахаар хүртээмжүүлж ажиллаж байгаа энэ салбарын одоо юу гэдэг нэгдсэн байдал руу ч ажиллаж байгаа гэдэг ингээд нэг иймэрхүү одоо
түүвэж гин гэх юм уу одоо яаж яах юм те нэгтгэж эсрэгээрээ байж гин гэх юм уу. Гэхдээ бас нэг заавалчгүй нэг тэднийг эвдэх биш. Нийлүүлээд бас нэг арай өөр төрлийн түүвэлт хийж болохоор юм санагдаад байгаа. Яг чулуун мөрөг захирлын хамгийн ихэнд хэлсэн санаан дээр сургуулаад золбоогоос бас асуулт асуумаар байна. Нэг баахан хитвчүүд гарч ирэл бүгдээрээ ингээл өөр янз бүрийн аптай болоод байна гэд. Энэ дээр ард ямар байр суурьтайгаар яаж эхлүүлж байгаа, одоо яагаад эхлүүлсэн юм бэ? Нэгдүгээр. Хоёрдугаар цаашаага ер нь яаж явна гэж бодож байгаа юм бэ? Тэр нэг одоо ялгарх өрсөлдөөний стратегич байд юм уу? Эсвэл ер нь энэ олон одоо 20-30 хитвч байна гэж хэллээ те. Тэрэн дээр ер нь ингээл нэмэгдээл ах хэвээр юм уу гэдэг дээр санаагаа хаваалцаач. Манайх яг ард санхүүгийн нийтлэгдэх утгаараа 20 гаруй компанитай доороо түүнийх нь 8 нь бол санхүүгийн салбарт үйлчлэгээ үзүүлэгч компани. Тэгэхээр бид нэр анханасаа яг энэ компани үүсгэн байгуулахдаа стратеги зорилгоо бол зөвхөн энэ e-банк цахим байдлаар хүргэнэ гэсэн зорилготой байсан. Тэрнийхээ үндсэн дээр бүх санхүүгийн байж болох бүх үйлчилгээгээ цахим байдлаар digitalize хийя гэд. Одоо манайхаас ганцхан бүтээгдэхүүн дутуу байгаа. Тэр бол даатгалын бүтээгдэхүүн. Тэгэхээр манайх бол өөрсдөө аптай байх нь бол тодорхой. Ягаад гэвэл манай стратеги зорилго байгаа болохоор. Харин бусад аптай холбогдож борлуулалтын чаналаа нэмэх бол бүрэн сонирхолтой байгаа. Тэгэхээр иншурт орох юм уу, орохгүй юм уу? Орж байгаа. Орох уу? Орж байгаа. Түрүүн бас нэг юм дээр нэмээ хэлэхэд нөө disruption гэдээ хэлсэн те. Сая insurance гэсэн loyalty оноог ашиглаж өөрөө эрүүл мэндийн бүтээгдэхүүн авах боломжтой боллоо гэж байна те. Тэгэхээр бид нар бас энэ loyalty гэдэг секторт disruption хийхин тулд өөрсдөө loyalty оноог гаргасан. Тэрийг бол бүгд мэдж байгаа те Artcoin гэдэг ERC20 блокчейн платформ дээр үүсгэн байгуулсан loyalty token байгаа. Энэ нь болохоор яагаад бид нэр disrupt хийж гэнэ вэ гэж бид нар өөрсдөө бодоод байна гэхэлэр ихэнх газрууд loyalty оноо өгчөөд зөвхөн өөрсөнд нь буцааж ашигладаг. Тэгээ тэрийг нь ашиглахад бас бараг 20-30 жил ашигласныхаа дараа нэг ашиглах боломж нь бүрддэг нэг тийм loyalty-нууд байгаад байдаг те. Тийм системийг нэвдээд шууд мөнгөжүүлэх боломжтой, өөр төрлийн одоо юм гүйлгээ хийх боломжтой болохын төлөө зорж байгаа. Бас дээрэс нь энэ loyalty оноог universal буюу өөр газрын байгууллагын бүтээгдэхүүнүүдийг одоо манай арт кредит банк ус дээр дансны хийж merchant болсноор loyalty-г манай тэр Artcoin-оор олох боломжийг бас бид нар бүрдүүлж байгаа. Энэ тэгэхээр бид нар loyalty онооны disruption бол болох болов уу гэж бодож байна. За санхүүгийн салбар дээр бас нэг зайлшгүй яригдах хэвээр хичнээн мундаг сайн гоё юм гаргаад тэрийг нь олон нийт хэрэглэгчд нь хүлээж авахгүй ойлгохгүй бол яах вэ гэдэг асуудал байх шиг байгаа юм. Яг зүгээр яг мэдгүй одоо зүгээр шууд муухай сонсогдож магадгүй. Гэхдээ санхүүгийн салбарын баг бүх тоглогчид дайсны талын дүртэй бүгдээрээ ингээд нэг жоохон ойлголцдоггүй сөрөг сэтгэлдэлтэй үлдчихэд ах шиг санагдаад байгаа юм да. Тэгэхээр хичнээн гоё юм хийгээд хичнээн мундаг ажил хийгээд тэрийг хүлээн зөвшөөрөгдөхгүй хүлээж авахгүй байх хандлага нэлээд одоо их түгээмэл байна л гэж ерөнхийдөө харагдаж байна л та. Тэгэхээр энэн дээр та бүхэн бас өөрсдийнхөө хийж байгаа ажлууд дээр яаж одоо тийм ээ сайжруулах, төсөл байдлыг сайжруулах оролдлогууд хийж байгаа вэ гэдгээс эхлэмээр. Би эхлээд одоо мөнх бол захирлаас Ас банкнаас эхлээд явъя. Эсвэл өөрсдөө гайгүй гэж бодож байна уу? Гайгүй хаа. Яг санхүүгийн банкуудыг ер нь бол сүүлийн үед нэг зэлийн хөө тэ тэр чиглэлээр их муу дүр тоглуулж байгаа шүү дээ. Тэр нь бол банк бол байгаа эдийн засгийн орчинд л бизнес хийж байгаа тэ. Дээр нь болохоор төв банкныхаа зохицуулалтын дотор л одоо тоглож байгаа шүү дээ. Зүгээр би зүгээр яг энэ финтек буюу санхүү үйлчлэгийг технологижуулж байгаа энэ чиглэл дээр нэг одоо бид нэр эх жил төвөлт болно гэж сая яриад байна шүү дээ. Тэгэхээр төвөлтийг бүр ингээд хүчин нэмэх нэг 2-3 зүйл бас байгаад байгаа л да. Нэгт нь бол одоо бид нар бараг 10 жилийн өмнө нөө батлагдсан захим гарын үсгийн тухай хууль гэдэг байгаа шүү дээ. Тэрний нөгөө нэг хэрэгжилт нэвтрүүлэлт жоохон хангалтгүй юм шиг санагдаад байгаа. Тэгээ иргэд өөрсдөө одоо тэр гарын үсгээ захим гарын үсэг, тоон гарын үсгийг
тоон гар үсгийг эзэмшээд эхлүүл энэ бол яг энэ финтек чиглэлийн бизнесүүд зөвхөн банкч биш банк бас одоо энэ технологийн компаниуд тэгээ энэ болгонд бол бизнесээ одоо бүрэн захимжуулах технологижуулах юм их том үндсэн суур одоо хүчин зүйлэх гэдэг. Тэгээ хоёрдугаарт нь болохоор яг энэтэй бас нэг төстэй юм нөгөө түрүү өмнөх хилцүүлгүүдээс харагдчихсан дээр харилцагчийг таньж мэдхтэй юутай холбоотой compliance-тай холбоотой асуултууд. Тэгэхээр энэ дээр бид нэр бас тодорхой хэмжээний хэрэглэгч өөрийнхөө хүсэлтээр өөрийнхөө мэдээллийг гуравдагч руу одоо хуваалцдаг энэ зохицуултууд дээр нь болохоор энэ зохицуултад дагсан энийг ямар стандартаар хуваалцах гэдэг ийм зохицуултуудыг бас гаргаж өгвөл зүгээр юм шиг байна тийм. Бид нар ямар нэгэн байдлаар хааны газар бол өөрийгөө таниулсан байдаг тийм. Банкн дээр очиод ч юм уу, үр холбооны оператор дээр очиод ч юм уу өөрийгөө таниулсан байдаг. Бид тэр таниулсан мэдээлэлээ нөгөө урагдагч одоо технологийн финтек компанид хуваалцахыг өөрөө зөвшөөрөөд тэгээд энэ харилцааг таних KYC гэдэг энэ хүн сурталтай алхмыг бол бас илүү үр ашигтай болох юм боломж байгаа юм л та. Тэгэд энэ чиглэл рүү энэ бас тодорхой хэмжээний зохицуулт стандартууд гарвал бас их бүрэл илүү хүч нэмэх байх л гэж бодож байна. Анар захирал энэ дээр нэмжлэх үү? Төв банкны зохицуултын хүрээнд л ажиллаж байгаа гэдэг дээр ам таглаад иж магадгүй юм шиг. Тэгээ яг гоо сая мөнгө захирал хэлж байна. KYC-ийн асуудал, ялангуяа eKYC-ийн асуудал бол нэлээ гарч ирэх бах. Харилцагч яаж таних уу, яаж мэдэх үү гэдэг асуудлууд байгаа. Тэгээд яг хуультай л бас холбогдно л доо. Тэгэхээр өнөөдрийн яг хэрэгжүүлж байгаа энэ хэрэгжиж байгаа хуулиуд дээр болохоор зэрэг одоо юу гэдэг харилцаг заавал биеэр очино. Одоо ID иргэний үнэлгээ үзүүлнэ. Тэгээ гарын үсэг зурна биеэр байх хэрэгтэй гэсэн тийм заалтууд байна. Тэгэхээр зэрэг ер нь бол яг энэ иймэрхүү заалтууд нь өөр энэ финтек хөгжихэд бас жоохон тушаалаад байгаа юм байна. Энэ дээр бол ерөнхийдөө бол цаашдаа бол мэдээж яг энэ зохицуултууд нь хийгдэж явах байх. Түрүүн бас дурдчихээн л да тэр одоо PKI буюу те захим одоо тоон гарын үсгийн асуудал байгаа. Төв банкны зүгээс бол ерөнхийдөө одоо санхүүгийн хэрэглэгч дунд бол захим гарын үсэг одоо нэвтрүүлэх бүрэн дэд бүтц юм нь бол бэлэн болцсон байгаа. Анхнаад одоо банкудтайгаа бид ерөнхийдөө захим гарын үсэг өгөөд хэрэглэгч рүү л арай очоогүй байгаа. Банкудаас ирж байгаа мэдээлэл, банкнд хүргүүлж байгаа мэдээлэл бол бүгдийн төв банкнд ирэх одоо PKI-аар дамжиж явж байгаа. Цаашаа хэрэглэгч рүү яаж хүргэх вэ гэдэг асуудал дээр бас одоо хуулийн хүрээнд бас нэг тийм асуудал байгаа. Тэгэхдээ бидний зүгээс бол хэрвээ бид нэр бас зөвшөөрлөө яг энийг авчих юм бол санхүүгийн салбарт энэ илүү одоо тэр PKI тоон гарын үсгийг бол илүү оруулаад ирэх боломж нь бол дэд бүтц юм нь бол бэлэн байгаа. За Эрдэнэбаатар захирлын үед бас яг түрүүн дурдсан одоо банкны үйлчлэгээ авч чадахгүй байгаа хүртээмжтэй үйлчлэгээ хүлээж авч чадахгүй байгаа хүмүүс рүү чиглэнэ гэж хэлсэн. Яаж бүтээгдэхүүн ойлгуулах вэ? Яаж бидэрт хүрэх вэ? Тийм сая нэг Аз хөгжлийн банкны тэр одоо санхүүгийн тэр хурал дээр ер нь олон улсын донор байгууллагууд нэг ойлголтын дээр бол хүрсэн байгаа юм байна. Тэрний юу гэхээр санхүүгийн мэдлэгээр дамжуулж ядуурлаас гаргана гэдэг ойлголтын дээр очсон байгаа юм байна. Хүн ямар нөхцөлд ядуурлаас гарах вэ гэхээр санхүүгийн зөв шийдвэрийг гаргаж ядуурлаас гардаг юм байна. Нэгсэндээ буруу мөнгөө зарцуулаад өөрийгөө эрсдэл дунгаагаад одоо эрдийн худалдаа авч чадвараас доошоо орчих юм бол тэр чинь нэг poverty буюу ядуурл гэдэг рүү орчод байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ технологийн бүтээгдэхүүнийг дамжуулаад бүтээгдэхүүн нь тэр хүнд зөв шийдлийг олох тэр одоо юу гэдэг гаргалгааг өөрт нь өгөөд байх юм бол тэр хүн нь өөрөө тэр бүтээгдэхүүнээрээ дамжаад санхүүгийн одоо зөв шийдлийг аваад амьдралдаа хэрэгжүүлнэ гэсэн одоо агуулга явж л л дээ. Сая энэ нөгөө ардын нөгөө видеон дээр ч гэсэн гарч ирсэн багаас нь ингээд хоримтлал үүсгдэг, эрсдэл гарангуй тэрийг нөхдөг гэдэг ч юм уу. Тэгэхээр бид нар бол ерөөсөө яг тэрэн дээр бол 100% санал нийлж бүтээгдэхүүнээ ерөөсөө тэгж гаргаж байгаа. Зүгээр гоё байна, ийм байна, өнгөтэй байна гэж хүнд шахаад байхгүй. Та одоо ийм шийдэл гаргах юм бол үр дагавар нь ийм шүү гэдгийг л хүнд ойлгуулад давтаад ах юм бол санхүүгийн одоо үйлчлэгээ авч байгаа хүмүүс маань мэдлэгтэй болчихно. Мэдлэгтэй болохоор дараа нь ямар ч одоо финтек байна уу,
одоо гудамжинд явж байгаа хүн ч байна уу, ямар нэгэн бүтээгдэхүүн өгөхөд тэрийг нөгөө consciously нөгөө одоо ойлгоод зөв буруу юу, нэрээ эрсдэл нь байгаа юу гэдгийг шийдээд ирчихэл юм бол санхүүгийн одоо мэдлэгтэй болоод тэр нь өөрийнх нь одоо амьдралд нь гарах шийдлүүд нь зөв нөлөөлөд ядуурлаас гарах болов гэсэн тийм л үнэлэлтэй л байгаа. Одоо бид нар бол тийм одоо ихтгэл үнэмшилтэй байгаа. Олон улсын байгууллагч гэсэн тийм судалгаа бол хийсэн байлээ. Ямар ойлголтоор, ямар бизнес модельээр яаж хүнд хүрэх вэ гэдэг нь одоо яг л манай нөгөө финтек одоо бусад байгууллагуудын л юу болоод байна л да. Шаардлага болоод байна л да. Манай зээл платформ маань BBSP буюу банкуй санхүүгийн байгууллагын юугаар явж байгаа. Тэр нь бид нар өөрсдөө зохицуулагч байгууллагын доор өөрсдөө аваачиж байгаа. Ягаад гэвэл бид нар зохицуултанд баймаар байна. Зохицуул бидрийг юунд одоо байлгах вэ гэхлээр нэгдүгээрт ёс зүйтэй бизнес хийхэд сургана. Нэг хэсэндээ за буруу юм игээд эхлэх юм бол хажуунаас хараад эхлэх гэсэн. Хоёрдугаарт манай мэдээлэл ил тод байгаад эхэлнэ. Одоо бусад компани хол одоо далд байдаг шиг зохицуулт байгаад ирэхлээр. Тэгэхээр ямар ч финтек, ямар ч байгууллага юу ч хөгжсөн тодорхой агуулгаараа нөгөө зохицуултын тийм одоо sandbox байд юм уу? Одоо тийм технологийн haven байд юм уу? Тийм газрууд дээр байж л тэр зөв зохистой нөхцлүүдийг гаргаж явах ёстой юм байл л да. Технологи гэд бид нар мундаг байна, хол байна, та нар ойлгохгүй байна, хойноос дагаад ирээрээ гэд үсрээд явж бол хэзээч болохгүй юм байлээ. За баярлалаа. Энд дэр Чулуунпүрүү захирал бас яаж одоо үзүүлсэн байгаа өсөлтөө үргэлжлүүлж тийм ээ бусад хүмүүст яг зөв ойлголт түгээж яг энэ өөрсдийнхөө үйлчлэгийг таниулах вэ гэдэг дээр тийм бид нэр за манай үйлчлэгч одоо нэлийн тийм одоо таниулах хэслүүдээр тулгамдсан хэрэгцээ. Одоо бид нэр бүгдээрээ л яг одоо юу гэдэг нэг 10-20 сая төгрөгийн нэрвэлэн дээр л тулгархад яг давах тийм. Олон тулгамдсан гэдэг бүгд ойлгож байна уу? Бид яг тэрэн дээр л төвлөрч асуумаар байна л. Тулгамдсан гэдэг бол бид нар мэдж байгаа тийм. Тэгэхдээ тулгамжаа гэдгийг нь ойлгоогүй учраас даалгаврын салбар дээр бид нар 20 жилд 10,000 л хүн үйлчлэгээ авч ийн л гэж яриад байгаа шиг байна тийм. За тийм. Тэгэхээр бидний эхлээд бид нар чинь их нөгөө шууд өөрчлөлтийг хийсэн. Шууд одоо бид нэр юу гэдэг маш хурдан авдаг болгосон дадлын компанитайгаа ажилласан ингээд айгүй олон шинжилтүүдийг хийгээд гаргаад ирсэн чинь хэрэглэгчдэр маань нөгөө угаас анханасаа л хувийн эрүүл даатгал аваагүйсэн учраас ийм л байх хэвтэйг ойлгочихж байгаа байхгүй. Тэгэнгүүт бид нэр гэн чи ийм байгаагүй гэдэлтэй байх одоо боломж байхгүй. Тэгэнгүүт бид нэр одоо дараагийн авч хэрэгжүүлж байгаа хэмжээндээ дандаа хэрэглэгчийг оролцуулах буюу тэр филингийн өгөх те ирээдүйд очирч болох эрсдлийг төрүүлж филингийн тэр хүмүүст мэдрүүлэх гэдэг одоо тийм юутай явж байгаа. Одоо стратеги гэх юм уу. Хэрвээ нэг л удаа хүн тэр филингийг мэдэрчих юм бол одоо мэдрэмжийг авчих юм бол за энэ бол угаасаа хэрэгтэй байна гэдгийг жигнэсээ одоо ойлгоод тэгээд буцаагаад одоо тэгээ нэг авцсан хүн бол тэгээд энэ яг хөө ингээд бас урт хугацаанд харахаар бас яадаг вэ гэхээр нөхөнлбөр авж байгаа хүмүүс бол нэг нөхөнлбөр авсан хүн бол эх жилд ойр хавийнхаа 5% татаад оруулаад ирдэг. Өөрөө бас ийм тогтолцоо ахгүй энэ дадлын тогтолцоо зөв явж чадах юм бол за тэгэхээр бид нар мэдээж тэрэн дээр бас олгуулж байгаа. Нөхөнлбөр авж байгаа хүмүүс бол байнгын ойр орчимдоо бас инфлюенс хийгээд явж байдаг. Тэгэхээр тэрэн дээр нөхөнлбөр дээр маш одоо сайн ажиллаж чадах юм бол буцаагаад хэрэглэгч өөрөө бас татаад оруулаад ирэх боломжтой. Ийм одоо тогтолцоо. Тэгээд түрүү нэг би панелууд дээр бас яригдчихсэн нэг зүйлтэй холбоод ярихад манайх стартап гэж одоо бас яриад байгаа тийм. Гэхдээ бас нэг энийг social enterprise гэж улсад бол нэрлэдэг байгаа байхгүй. Заавал энэ дээр амар их ашиг харна гэхээслүүдтэйгээр нийгмийн тодорхой асуудлуудыг зайлшгүй шийдэх хэрэгтэй гэх нэг SDG гэдгийнхаа хүрээнд заавалчгүй энэ нэг амар их мөнгөтэй байгаад энэ чинь ер нь ингээд улсаар хөгжөөд байна гэдэг ойлголт өөрөө байхгүй ч л шүү дээ. Маш их мөнгө олоод байдаг ч юм уу тэр үл ойлголт байхгүйсэн бүгдээрээ эрүүл аюулгүй авчин амьдрах хэрэгтэй байгаль дэлхийгээд одоо ингээд энэ асуудлууд руу зохицоороо явж иж бид нэр сайхан амьдрал аз жаргал гэдэг зүйлд хүрнэ гэж байгаа учраас зайлшгүй энэ одоо санхүүгийн салбар дагаад энэ одоо асуудлуудаа шийдэх хэрэгтэй гэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар бол нэлээд тийм хатуу байр суурьтай тий заавалчгүй одоо энэ бидүүлээ мөнгөний араас сэтгэх явах болио тий давхар нөгөө бусад аз жаргал төрөх зүйлсүүдээ бас давхар авч явдаг байя гэд хүн болгон л одоо нэг юм нэг дандаа мөнгө ирээд байгаа байхгүй дандаа л мөнгө яриад мөнгө гэдэг. Тэгэхээр эн чин өөрөө эргээд яг аз жаргалтай амьдрал хүрэх юм уу гэж үгүй болоод байгаа учраас буцаагаад хамгийн чухал зүйлстэй та анхаараач гэдэг мессежийг бид нэр өгөөд явж байгаа юм. За бидний бас хугацаа дуусч байгаа юм байна. Хэдүүлээ сүүлийнхээ асуулт руу орцгоё. Яг сүүлийн асуултыг болохоор яг одоо энэ финтек тесрэлт түүвэлт те одоо эх жилүүдэд бидний хүлээж байгаа энэ түүвэлт явагдахад ямар сорилууд та
та бүхний өөр өөрсдийн хийж байгаа ажил салбар чиглэл дээр тулгарч байна. Яаж даван туулах ёстой юм бэ гэдэг дээр төвлөрөөд ярих гэж бодож байна. Золбоогоос эхлээд явъя. За бид нар ерөнхийдөө ингээ харуулна хэмжүүл яг нөө технологи ашиглаад нэгээс ингээ 10 руу өсөрцөн. Одоо 10-аас 100 руу өсөрэхэд хэд хэдэн асуудлууд байна. Энэ бол дид бүтцийн хувьд бол маш сайн байгаа. Дид бүтцээр бол ямар ч асуудал байхгүй. Гол асуудал нь бол дата базын асуудал байна. Ягаад гэвэл тэр бүх датаг, том датаг, big data гэж байгаа тийм датануудыг зөв их бүрдээд зөв анализ хийснээр илүү үр ашигтай шийдвэрүүд гарах боломжтой. Энэний за нэг жишээ бол би түрүү хэлсэнтэй даатгал захимжиж амжааг байгаа. Даатгал ягаад захимжиж амжааг байгаа вэ гэхээр даатгалын нэгдсэн мэдээллийн сан бол нээлттэй байдгүй. Нэг сан байдаг. Жолооч ярилцлагын сан. Гэхдээ тэр нь нээлттэй биш. Тийм байхгүй болохоор нөгөө тухайн хүн чинь юмаа даатгуулъя гэд мэдээллийн өгдлүүдэд оруулаад ирэхээр заавал хүний харилцаа үүсчиж тухайн хүний эрсдлийг үнэлээд тэр эрсдэлээр нь үндэслээд квот явуулдаг даатгалын премиум, insurance premium те. Хэрвээ бүх дата нь бэлэн бол тэр хүн өмнө одоо тийм ийм даатгал аваад одоо машины даатгал аваад аваарт орсон бол тэр чинь арай эрсдэл нэмэгдээ явчихж байгаа те. Тэр бүх дата нь бэлэн байвал шууд захимжуулах бол бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр дараагийн одоо ахаад өсрэлт хийхэд бол нэгдсэн дата баз байвал илүү өгөөжтэй, хүртээмжтэй байх боломжтой байна. Зээлийн мэдээллийн сан дээр бас мөн адил яг мэдээллийн сан shared мэдээллийн сан байгаа. Гэхдээ зээлийн мэдээллийн сан гүшөө сайжруулах боломжууд бол байгаа гэж үзэж байна. Тэгэж сайжруулснаар илүү үр өгөөжтэй байх боломжтой. Бас нэг санаа нь бол түрүүн сая дурддагдаад өнгөрсөн харилцаа холбооны салбар KYC-тэй холбоотой. Харилцаа холбооны салбарыг тодорхой хэмжээгээр зохицуулалт оруулснаар банкны салбар, банк санхүүгийн салбарыг бас дэмжих боломжтой. Яагаад гэвэл хүн болгон утасны дугаартай, хүн болгон утастай байхад тэр хүний нөгөө утасны дугаараа авах ч угаасаа тэр хүнээ таньж байгаа те иргэний үнэлгийг авч байгаа, данс одоо дугаар авахд бүх хувийн мэдээлэл нь авж байгаа. Тэгэхээр нөгөө шууд урьдчилсан төлбөртэй ингээд дугааруудыг өгөөд байхгүйгээр арай зохицуулалтанд оруулаад нэг хүн одоо нэг дугаар эзэмшиж гэдэг юм уу те. Тийм байдалтай болгоод тэр дугаараараа шууд нэг хүн жишээ татъя те дугаараа хэлэнгүүт тухайн хүний мэдээлэл гарч ирэх боломжтой байвал бас гайхалтай. Тэрэн дээр илүү бүр даваа тал үүсэх боломжтой. Бас бидний одоо нэг төлөвлөгөөнд орцсон байгаад бас за нууц байж болохоор юм бас нэг задлаа. Тэр болохоор одоо бас дэд бүтцэн бүрдсэн. Баярлалаа. Тэр болохоор хур систем холбоод биометрик буюу карт одоо өмнө бид нар бэлэн мөнгө ашигладаг байсан. Тэрний дараа карт болсон, арай хэлбэр болсон те. Одоо биометрик буюу хурууны хээгээ ашиглаад төлбөр тооцоо төлөх боломж нь бол бүрдсэн байгаа. Дэд бүтцэн. Тэгэхээр бид нар ойрын хугацаанд харилцагчдаа хурууны хээгээ уншуулад төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлж байгаа. Болох юм хэлчихв, болохгүй юм хэлчихв. Хажууд Эрдэнэтр захирал бүр амар толгойд өгөхөд окок гэж мессеж өчөөл хэллээ шүү шууд нөгөө хүмүүс рүү. Эрдэнэтр захирал үргэлжлүүлээд бас энэ дээр тулгарч байгаа сорил тэрийг хэрхэн давж болох бол гэдэг дээр бас. Тий, одоо ингээд бид нар одоо 3.2 сая явуулахнаа. Тэгээ технологиг хэрэгжүүлэхлээр л нөгөө цар хүрээнд нэмэгдээд идэг. Гэхдээ цар хүрээнд лимиттэй байхгүй. 3.2 сая хүнээр лимиттэй. Тэгээ цаашаа яах вэ гэхэлэр бид нар одоо манай одоо хамааралтай компаниуд бол нэг үнэт цаасны компани, нэг даатгал, нэг банк ус байгаа. 3 санхүүгийн бизнес нь 2 технологиор шилжсэн. Даатгалын бизнес маань дараа жилийн 10 сард технологийн шийдлийг танилцуулах ингээд цогц юм 3 одоо тусдаа юм платформ үүсэж байгаа. Биднэрт одоо яг нийлмэл бүтээгдэхүүн буюу synergized бүтээгдэхүүн гаргахад хамгийн том одоо тулгарч байгаа сорил маань яаж Монголын 3 сая хүнийг 30 сая болгох вэ гэдэг л юм байгаад байна. Тэрийг би тайлбарлаад хэлье. 10 дахин үржиж байгаа нөгөө хүний тоондоо биш. Нэг хүнийг датагаар нь таньж мэдээд тэр хүнд нь санхүүгийн одоо зээлийн үйлчилгээ, даатгалын үйлчилгээ, бусад одоо санхүүгийн үйлчилгээг нь одоо тэр өөрийнх нь худалдаа авах чадварт нь тааруулж өгөхийг л тэр 30 сая болгоныг чараад байгаа. Ер нь бол биднэрт одоо хамгийн том тулгарч байгаа асуудал бол тэр л байгаа юм л да. Тэгэхээр дата менежмент. Яаж бодсон big data гэдэг асуудал хамгийн том. Би нөгөө давхар даатгалын холбооны өдөрт зөвлөлийн дарга гэж
юм хийж байгаа 17 даатгалын компани дээр манай даатгалын салбар дээр ч гэсэн яг тийм. Ерөөсөө дата байхгүй. Нэгдсэн дата. Даатгалын компаниудад байгаа нийлэл гаргаж ирвэл байгаа юу байхгүй. Санхүү дээр ч гэсэн тийм. Үнэт цаас дээр ч гэсэн тийм. Ердийн улсын бүртгэл дээр ч гэсэн бидний дата давхарцсан давхартаагүй зөв бичсэн зөв бичээгүй гэж зөндөө асуудал байдаг. Тэгэхээр дараагийн одоо ойрын хугацаанд тулгуурлаж байгаа хамгийн том асуудал бол одоо тэр decision making хийж байгаа тэр компаниуд байт юм уу эсвэл одоо тэр хууль баталж байгаа хүмүүс нь байт юм уу энэ дата гэдгээл үнэлж сурж тэр датадаа л үнцийг нөхөн л хамгийн том бидний шалгуур байх болов гэж бодож байна. За баярлалаа. Мөнх бол захирал үргэлжлүүлээд. Тэ. Датаг ашиглаж бизнес хийж болно. Гэхдээ энийг нөгөө хадгална, хамгаална гэдэг их том бэрхшээл байгаа. Тэгээд одоо харьцангуй зохицуултгүй явж байгаа газрууд бол би дахиад хэлгээд бид нар бол нэлээд зохицуулттай үйл ажиллагаа байна л да. Тэгэхээр энэ мэдээллийн аюулгүй байдалтай хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалах, хамгаалах, түүний зөвшөөрлгүйгээр одоо хэрэглэсийн зөвшөөрлгүйгээр бусдад амжуулахгүй байх энэ гэсэн энэ асуудлууд маань өөрсдөө бидний хувьд бол шинэ бэрхшээл, шинэ сорилтол болж ирэх байх л та. Дээр нь болохоор зэрэг яг энэ финтек чиглэл дээр бол хөрөнгө оруулалт цаашид ер нь энэ технологи финтек чиглэлийн компаниуд маань бол хоорондоо өрсөлдөгчдөр дээр харилцагчтай одоо харилцагчтай одоо өөртөө тогтоон барих, шинэ харилцагч татах энэ чиглэл бол дандаа л технологийн фьючерийн ийм л гол өрсөлдөөн явах л та. Тэгэхээр энийг дагаад бол мэдээж хөрөнгө оруулалтын том хөрөнгө оруулалтууд шаардлагатай болно. Энэ тал дээр дөрөвний хэлдэг хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалах хамгаалах тал дээр энэ төр зохицуултууд ороод ирвэл энэ ахаад өөрөө том хөрөнгө оруулалт шаардсан юм ажлууд болно. Тэгэхээр энэ одооноос энэ чиглэлийн одоо манай финтекүүд бол энэ чиглэлийн эрсдлүүдэд тооцож янз бүрийн одоо симуляц хийж үзэж одоогийн бизнесийн модель чи яг ийм зохицуулт руу ороод ирвэл эрсдлээ даахын хөрөнгө оруулалтын одоо зардлаа даахын гэдэг чиглэл рүү бас одооноос л бодолтой ажиллах хэрэгтэй байна. За баярлалаа. Чулуун бүрүү захирал үргэлжлүүлээд төгсгөлийнхөө хэлнэ. За асуудал мэдээж нэг цэхэм гар үсэг өмсөг гэдэг одоо яг гэрээ ажиллахгүй цаасаар хөрөгдөхстэйгээ дадлын салбарын хууль мөл гэдэг нэг мэдээж эрх зүйн асуудлууд яригдж байна. За тэгэхээр энийг Монгол одоо бид одоо регулятор одоо зохицуулагч байгууллагууд маань хурдан шийдэж өгөхгүй бол стартапууд бол гаргалгаа бас мэдж байгаа тий гадагшаа яваад ингээд зохицуулалтын орноос яаж дамжих вэ ингээд хэд хэдэн гаргалгаанууд зөндөө олон байгаад байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж тэрийг ингээд дотооддоо бид нэр зөв ашиглах хэрэгтэй болохоос гадагшин компанид гаргаад Сингапур руу ч юм одоо тий одоо татваргүй байж байгаа ингээд тэнд гаргаад буцаагаад өөрчлөлт үзүүлж байгаа байдал мэлэр ингээд зөндөө олон зохицуултуудын ажлуудыг хийгээд хөнгөн зохицуулж болохоор харагдаад байгаа юм. Зөвхөн энэ Монголын асуудалд одоо тохирч ажиллах албагүй шүү дээ. Ер нь бол хаач ажиллаж болохоор аппликейшны учраас одоо аппликейшн бэйс явж байгаа учраас тийм боломжууд байгаа. Тэгэхээр одоо энэ зохицуулагч нар маань жоохон хурдан ажиллах ажлууд их зүгээр нэмж байгаа. Энэ сандбоксаа гаргана уу, юугаа гаргана уу, ямар нэг юм гаргаад энэ дээр нэг жоохон таатай болоод өгвөл их зүгээр санагдаад байгаа. Тэгэхгүй болохоор нөгөө бас нэг тодорхой зохицуултууд нь бас хомигдоод байгаа. Ер нь бол бас зарим нэг үйл ажиллагаанууд бол тэрэн дээр чөлөөтэй явж чадах байгаа. Тэгэхээр тэр мэдээж ингээд хөндөрлүүд бол болно. За гэхдээ стартапууд бол үргэлж тэрний шийдлийг бол олж таарна гэж бодож байгаа. За тэгэхээр тэрнээс нээх их үл айхгүй байгаа. Дараагийн гарч ирэх стартапуудын цоошин одоо шийдлүүдийг л мэдээж танилцуулах байх. Тэгээд сүүлд нь хэлэх гээд байгаа санаа бол ер нь нэг стартап ч гинүү юу ч гинүү нэг ямар нэгэн одоо энэ санхүүгийн одоо оролт шинээр үүсгэж байгаа юм одоо компани одоо залуучууд юм бол энэ нийгэмдээ буцаагаад үр өгөөчтэй юм хэмээр байгаа байхгүй. Яг жинхнээсээ энэ одоо асуудлуудаа шийдсэн байдлын тийм одоо шийдлүүд рүүгээ төлөхөө анхаарвал одоо нэг талентууд гэдэг байгаа төрний юуны панелуудаар гарчсан. Тэд нар чинь аюу цөөхөн байхгүй. Тэр цөөхөн хүмүүс маань одоо нэгэн салбар руу оронгуудаа тэндээ өрсөлдөд эхлэх юм бол амар харамсалтай болох байгаа учраас айгүй олон асуудлууд байгаа. Тэгэхээр тэр асуудлуудаа барьж аваад бүгдээрээ үздцгээвэл уул нь илүү одоо улс оронд хэрэгтэй зүйлсүүд гарч ирэх гээд байдаг. Тэгээ бидний харж байгаа энэ технологиор үл шилжилт хийгдэхгүй. Ер нь бол хамгийн эхлээд хийгдэх хэрэгтэй хамгийн чухал шилжилт хаана хийгдэх хэрэгтэй гэхээр хэрэглэгчийн тархинд хийгдэх хэрэгтэй гэж хараад байгаа байхгүй бид нэр. Тэнд хийгдэх хамгийн түрүүл хийгдчихэж тэнд өөрчлөлт орж иж энэ үндсээр өөрчлөлтнө. Түрүүний ярьсан тэтгэврийн даатгалын тогтолцоог өөрчлөх гэж яриад л байна. Тэгээ нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх яриад байна. Бид нэр юу гэж бодож байгаа вэ гэхээр тэтгэврийн даатгалын тогтолцооны өөрчлөлт 20 жилийн дараа эффект гардаг өөрчлөлт байхгүй.
Тэгэхээр тэр бол хэцүү. Өнөөдөр хийгээд 20 жилийн дараа гарна гэсэн. Өнөөдөр ирэх байж байгаа хүмүүс тэрийг харж үзэхгүй өхөн гэсэн. Тэгэхээр юу гэж хэлж байгаа нөхөр хамгийн наан байх эрүүл мэндийн дадлын тогтолцоо буюу хүмүүст айгүй ойрхон одоо үр дүн гардаг тогтолцоог нь өөрчилж харуулах хэрэгтэй. Тэрийг бүр хувийнх нь оруулаад ингэж өөрчлөх ёстой мэй гэдгийг харуулаад хүн болгон мэдрээд гүн чи би ийм байх ёстой юм байна штэ гэдгийг мэдэрчих юм бол технологи нь байна уу өөрчлөлт нь байна уу энд нэг 5 хүн 10 хүн панелаар суугаад ярих биш. Тэнд 10,000 20,000 хүн шаардаад хэлэх байхгүй. Өөрөө органикаараа тэр өөрчлөлт явагдана. Тэгэхээр энэ суурийн хийж байгаа өөрчлөлт бол энэ ерөөсөн энэ тэтгэврийн дадлын тогтолцоо одоо энэ эрүүл мэндийн дадлын тогтолцооны хилийг угаасаа хийцэн гэж үзэж байгаа. Хийгээд явж байгаа. Энэ өөрчлөлтүүд угаасаа иргэдийн тархиар дамжаад буцаагаад нийгэмд эффект хийх хэрэгтэй. Тийм л өөрчлөлтийг бид нэрхтэлсэн гэж үзэж байгаа. За маш баярлалаа. Анар захирлаар эхлээд анар захирлаар дуусгах нь байна. Тэ. Яг гоо сүүлийн үед бас нэлээд яригдж байгаа л да захим шилжилт дижитал болох гээд явж байгаа засгийн газраас ч тэр яригдж байгаа гişүүдч ярьж байгаа. Ер нь бол энэ рүү шилжихийн тулд нь яах хэрэгтэй юм бэ гэдэг асуудлууд бас байгаа. Тэгэхээр зэрэг миний хувьд болохоор одоо юу гэдэг захим руу шилжихийн тулд хамгийн түрүүнд одоо төлбөр тооцоон захимдсан байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энэ онд ч гэсэн эх онд шиг ингээд ер нь одоо хууль эрх зүйн хувьд бол нэлээд боломжтой болоод ирсэн. Дэд бүтцэн нь бол одоо ингээд бүтэн хангагдчихж байгаа. Энэ үед бол одоо дан ганц одоо санхүүгийн салбарт юу гэх юм банк авч явах биш. Энэ финтекгүй ч гэсэн бас энэ ачаанаас нь бас үйлцэл явах нөхцөл бүрдэж байгаа боломжтой болж байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг одоо тийшээ шилжих тэр явцыг бол одоо ганц банк гэх юм уу одоо явуулахгүйгээр бусад одоо финтек технологи дээр суурилсан зүйлээр өөрчилж болох юм а гэдэг одоо тэгжил үгээ дуусгамаар энэ тэгэхээр ер нь бол монголчуудын хувьд бол бас илүү бид нар чи ер нь яг та бүхэн сайн бас мэддэг бол хэрэглээ болцсон учраас бид нар их анзаардаг. Ер нь болохоор ингээд дэлхий дээр одоо real time бодит цагийн горимд мөнгө авдаг 2 секундэд банк хооронд мөнгө авдаг ус бол маш цөөхөн байдаг. Бид нар бол өнөөдөр ингээд энэ бол хэрэглээ болцсон. Тэгээд энэ байдаг юм шиг бодоод ер нь бол юу гэмтэй бид нар бол бас тийм хойно алхаад байгаа юм биш. Ер нь бол энэ дэлхийн ус гүрнүүдээс бол ялангуяа төлбөр тооцооны чиглэл дээр бол бас урд нь явж байгаа бас одоо юу лид хийж байгаа тийм кейс бол монголчуудын хувьд байгаа. За маш их баярлалаа. За панелистуудынхаа яриаг хамгийн төгсгөлд нь бадцхан зүв бах. Тэгээд хэлцүүлгээ дуусгая. 3 сая хүнийг яаж 30 сая болгох вэ гэдэг шийдэл яг финтек дээр л суурилж гин гэдэг санаа бидэнд үлдэх ёстой байх гэж бодож байна. Тэг үнэн монголчууд хүнээсээ их карттай байгаа шүү дээ. Тэг картгүй хүн баг байхгүй. Бүгдээрээ банкны үйлчилгээ баг ихэнх нь авч байгаа. Хүнээсээ их уцтай болцсон тий. Тэгэхээр ингээд энэ дээр яг нэг үгээс санаанд орж ийн л да privilege гэдэг. Тэгээ энийг сүүлд хавга ирсэн байна уу нөгөө Twitter дээр орчуулахдаа буян гэд орчуулсан байсан. Буянтай хүмүүс гэд. Тэгээ буянга дааж амьдрах хэрэгтэй тий. Тэг яг тэрнтэй адилхан бид нар энийг яаж гэхдээ илүү тэр буян хүртэж чадахгүй байгаа хүмүүс рүү хүргэх вэ гэдэг дээр бас финтек шийдлүүд одоо хамгийн гол нөлөө үзүүлэх боломжтой юм болов уу гэж харагдаж байна. Иншуур, зээл, ард, хас банк бүгдээрээ яг энэ чиглэл дээр өөр өөрсдийн хийсэн ажлууд байгаа гэдгийг бид нар харлаа. Эргүүлээд мэдээж бидний одоо хамгийн их ярьж байгаа бас гэхдээ хамгийн их өгүүлэгдэж байгаа хамтын ажиллагаа, харилцаа ойлголцол гэдэг зүйл финтек дээр ч гэсэн дурддагдж байгаа юм байна. Гэхдээ гэрэл гээгээ байна. Иншуур дээр бүх даатгалын компаниуд нь ороод ирсэн байна. Хас банк яаж одоо стартап финтекүүдтэй хамтарч ажиллаж өрсөлдөгч биш хамтрагчаа гэж харж байгаа гэдэг энэ сэтгэлгээнээс бид нар бас тодорхой хэмжээний гэрэл гээгийг олж харлаа гэж итгэж байна. Финтек тесрэлт 2020 онд болох нь түүвэлт нь болох нь их ядаж эхлэх нь гэдэгтээ бүгдээрээ санал нийлж байна. Тэгэхээр 20 онд бүгдээрээ эргээд уулзахдаа тэрийг өөрсдөөс нь асуугаад тэгээд ахин уулзцгаая. Бүгдээрэнд нь баярлалаа. Чулуун пүрүү мөнх болд золбоо Эрдэнэтр анар. Хамгаас хайртай хүнийхээ төлөө би юу хийж чадах вэ? Алаг бяцхан үрээ би яаж хамгаалж чадах вэ? Хайр гэдэг хамгийн нандин үг, халамж гэдэг хамгийн зөөлөн үүрэгтэй нийлээд амьдрал болтгоо. Тэгвэл хайр халамжийн минь нэгэн хэсэг нь
гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах даатгал болог. Хамгийн бүхнийхээ төлөө, ирээдүйнхээ төлөө энэ сүрийг нээе. Монголын эрүүл мэндийн даатгалын бүх компаниуд энэ сүрт нэгдлээ. Даатгал бол дархлаа. Энэ сүрт даатгуулцгаая. Таны бизнес татвар шимтгэлийн хүнд ачааг үрж явна уу? Тэгвэл таны ачааг ухаалаг найдвартай хамт олонч нь хөнгөлөн. Харин бид ухаалаг аюулгүй интернетээр танай хамт олныг дэмжинэ. Innovation-ийн байгууллагын интернет.